За сан бацгаана. Хичээл нэгийн дасгал линк тайлбар. За хамгийн эхлээд суудлаа одоо зүрс авах хэрэгтэй. За ахар сүүлнийхаа ясыг аргашин хойш нь уцаалгаад суусныхаа дараа руугаа цэгтээд за ингэж суусаад яг нь бид нар ингэж бүгдийг өмжих ийм байдлууд үүсдэггүй байгаа. Тийм болохоор тийм бүгдээ аргашин суудаг зэрэг суусныхаа дараа руугаа цэгтсэн. За болж игэл өвдгөн дээрээ сүлдэл суу. За чадахгүй хүмүүсүүд нь сандал дээр суун. За хөлөндөө авчаастай. Орон ихтэй. Янз янзын хүмүүсүүд байж байгаа. Яг одоо хатуу сандал дээр суунсан. Хөлийн бол газар хүрсэн байна. Норооцыг. За тэгээд өвдөг хөл яг ингэж гიშгэн байх хэрэгтэй. За тэрнээс биш намхан сандалаар суучвал хөлмөө дээш усчихна. Ингэчүүд бүтээр явж байна. Эсвэл хөлний дөндөр сандалаар суучвал хөлмөө газар хүрэх болчихно. Ингээ үлэнд болчихно. Тийм учраас яг сандал дээр гიშгэн суугаад ихөө одоо газар олон байх юм. За тэгээд суухтаа яг агшаа суусныхаа дараагаа нороо цахиж. За энэ бол мөнгөний ингэж хийх суух зүг байрал юм байна. За тэгээд дасгал дээр гараа ташаан давна. Гараа сууган давна. Суугны хавхан давна. Гараа ард талан дээр авна. Энэ гурван байдлаар өнөөдрийн дасгал маань амстай авах. За гараа ташаан давхтаа гараа энэ дээр ингээд тавиад ингээд унжуулад ингээд дараад ингээд яг арцныхаа ташааныхаа одоо толгойн дээр урд тавилт дээр нь гараа ингээд өнхөө зөөлхөн байлдаг юм. За тэгээ нуруугаа цэглээд энэ гар мөрөө суд байлаа. Гэхдээ гараа энэ дээр тавьчихгуудаа мөрөө өргөөд ч юм энэ ингээд чангараад юм уу ингээд орчингаа чангалаад байдаг бид гурав гэж хэлсэн гэсэн. Тийм учраас гараа суд тавьлаа. Нуруу цэг, мөр цэг, орчингуудаа суд. Орчингаа судал гэхлээр бүх үе судал гэхлээр ингээд унжчихад байдаг. Тэгэхгүй нэ. Орчингаа судал гэдэг маань нуруу цэг хэвээр юм. Энэ гарныхаа мөрнийхээ орчингуудыг суд байлгана гэсэн. За тэгээд гараа ташаан дээр өнхөө зөөлхөн. За тэгээд гүнзгий амьсгалаа. За амьсгал авахд 4 тод гүнзгий амьсгал авлаа. Амьсгалаа төвчээд 4 тод амьсгалаа гаргаад 6 тод дахиад амьсгалаа төвчээд 2 тод. За дахиад гүнзгий амьсгал аваад төвчээд гаргаад төвчээд энэ замаар явна. За тэгээд гүнзгий ингээд амьсгал авах үедээ цээжээр авах гэдэг бид нар гээд авчдаг. Тэгэхээр яг энэ дээр ингээд бариад идэг. Тэнгүүд энэ хамаг орчингууд ингээд чангарчдаг. За тэгэхгүй нэ. За хэвлээ амьсгалахад хэвлээгээр амьсгал. За хэвлээ гэхлээр хаашаа бүр доош нь ахар сүүл арцгнаас эхлээд бид нар амьсгалж эхэлнэ гэсэн. За таныг амьсгал авч явах үед ахар сүүлний хөдөлгөөн маань арга шанаа болж идэг. Амьсгал гаргах үед угшаана болж идэг. Энийг би хичээлийн тайлбар заасан байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ яах нь тэр хөдөлгөөнийг өдрөх хэрэгтэй гэсэн нэг гэсэн ба. Тэгэхээр энэ хөдөлгөөн хизээ хийх юм гэхэлэр та энэ хавийнхаа булчин сулсан үед хийгнэ гэсэн. Бидний арцг нь маш том энэ нуруу арцгийг одоо хөлийг холбосон булчин бидний нуруу арцгийн үсээр явж байгаа. Тэгэхээр тэр булчинг бид нар сулчих хэрэгтэй гэсэн. За тийм учраас хэдүүлээ яах нь гараа ташаан давлаа. Мөрөөцийг суд гүнзгий амьсгал авлаа. Зөвхөн хэвлийн доор хэсгээр авсан. За тэгээд гүнзгий амьсгал авлаа. Ахар сүүл, ууц нуруу, сэр нуруу, дал мөргөл хийж хахад амьсгалаа авсан хэвээр л. Тэгээд толгойн орой дээр төгчтэй. За тэгээд амьсгалаа төгжсөн байхдаа бүх үеэ судалж өгнө. Орчингуудаас бол бид нар ингээм амьсгаа аваад төгжингүүд энэ дээр чангарчдаг хэрэгтэй. Тэгвэл энэ орчингаас хөл гой мөр бүгдээр чангарчдаг. Тэдрээгээ сайхан судалж нуруу тэгтээ цэглэв. Тэгээд амьсгалаа ааж охин гаргав. Заримдаа ааж охин гарахгүйгээр гээд хурдан гаргачихдаг тийм. Тэгэхгүй нэ. Маш ааж тоогтыг яг сонсоод яг ааж охин гаргав.
хамгийн эхлээд хийж байхад нэлээд хэцүү байдаг. Угаасаа энд заримдаа аваад одоо төвжиж чадахгүй гаргаад ч юм уу багтчихгээд багтарч байгаа ч юм уу тийм асуудал үүсдэг. Тэгээд тэр нь санаа зовхгүй. Энийг бид нэр сурахын тулд энэ дасгалыг хийж байгаа учраас энэ дээр санаа зовхгүй. Тэндээ буруу хийж байгаа даяа энэ засагдаад байна учраас санаа зовхгүй хийгээрэй. За тэгээд дараагийн байрлал маань гараа сугандаа байрлуулна. Сугныхаа хурхаад гарын алга сугны уул. За тэгээ гар чинь эндээ хүрэхгүй байгаадаа бол санаа зовхгүй. Гэтэ минийх хүрэхгүй нь одоо яах вэ гэж санаа зовхгүй. Явандаа энэ 30 годоос суулгаад хийсээр даяа анда гар чинь эндээ хүрэхгүй болчихдог байгаа. Тийм учраас ихэнхдээ бүр болохгүй зүгээр гараа ингээд энэ дээр авчих. Тийм ээ. Бид нэр эхлээд амьсгал дээр төвлөрж зүү хийж сурах гэж байгаа. Явандаа энэс засагцаагаад аяа анда ингээд хийж болчихно гэсэн. За тэгээд энд хийхдээ энэ дээр ингээд гараа ингээд дараад ингээд бүр чахаад ингэхгүй нэ. Яг л бидний энэ өрц тийм ээ энэ амьсгалын цээж хавирга энэ бүхэн маань амьсгалах үед ингээд дээш тэлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар эндээс ингээд шахаад байвал энэ чинь амьсгалахад хэцүү байна. Тийм учраас гараа ажмаа хонкон энэ дээр тавина гэсэн. За тэгээд нуруу цэг толгой цэг доошо тонгоохгүй дээш гидихгүй яг цэг байна гэсэн. За тэгээд гараа ингээд байрлуулсан үедээ мөрөө 30 годоос сайхан сод байна. За тэгээд ахар сүднээс эхлээд дахиад айжхнаар гүнзгий амьсгал авна. Зөвхөн хамраараа аваад хамаараа гаргахгүй нэ шүү. Хамраараа аваад хамраараа гаргана. За тэгээд амьсгал авлаа. Биеийн ар хэсэг тийм ээ ахар сууд ууц нуруу гэдэг ингээд явна. Толгой оройд өглөө амьсгалаа төвчлээ. Бүхвээс бол амьсгал төвчж байхадаа хамгийн гол нь сулд сурах. Энэ хамгийн чухал байна. Тэгэхээр энэ дээр энэ тасгын хамгийн гол зорилго буюу булчингуудаа тавих, судлах, үлддэг зүйлээс юм залхуу юм байна шүү. Тэгэхээр энэ дээр хэдвэл тасгалтай гэсэн. За дараагийн байрлал. Гарынхаа алгыг хэмжүүлээ. Нуруу дээрээ байрлал. За энэ үед заримдаа ихэнхдээ зарим маань ингээ бүтээсэн байна. Ингэхгүй нэ. Нуруу цэг, толгой цэг, хар цэг. За заримдаа хүмүүсүүд гар нэгсэн байдаг. Тэгэхгүй нэ. Гараа энэ дээр тавьж шинэ цэг аль болох нуруутайгаа ингээд тэгш. Тийм ээ? Шулуун байлгана гэсэн. За тэгээд толгойгоо цэгтээ бүхвээ суулгаад гар хамтсан суулгаад амьсгал авахд ахар сүл. Яг тэр ахар сүл аарцгийнхаа тэр аюухаа одоо сулж гэсэн. Тэндээс ихтэй хэвлийг аваад амьсгал авдаг хэвээрээ хөгжлөө гарах. За энэ гурван байрлалтай байгаа. За тэгээ энэ гурван байрлалаа хийгээд дуусныхаа дараагаар би гараа дээш нь болгоод гарын хаалгыг зүгүүгээд хоорондын байрлалаа йогийн байрлал гэж нэрлэдэг. Ингээд ишгсэн. За тэгээд толгойц гүнзгий амьсгал автаа гараа байна. Тэгээд дээш нь ингээд сунгал. За энэ үед аль болох булчингуудаас суулгаад үдж байгаа, чамдж байгаа, өшөж байгаа хатуураа хаа юу чинь тэрийг тэрс төвлөрөхгүйгээр зөвхөн амьсгал дээр төвлөрөөд аль болох тэр өвдөд байгаа нүдсгүүд тавьж өгөөд амьсгалаа аваад үдчихэд гаргана гэсэн. За энэ гарын байрлал. Энэ саний гарын байрлал болохдоо яах нь гараа дэш нь харууллаа. За баруун гараа зүүн гарынхаа дээр тавьлаа. Гараа эргүүлээд хоёр алгаа нийлүүлээ. За тэгээд дээшээ. За тэгээд ингээд байрлууллаа. Амьсгал авж ийн байдгаар нь сунглаа. Амьсгалаа төвчлээ. Бүхвээ сайхан судлаад өвдөж байгаа, хөшөж байгаа тэр бүхнийхээ суулсныхаа дараа амьсгалаа гаргалаа. Гаргах үед гараа очлон буулгалаа. За тэгээд дараагийн удаа эхлээд баруун гар маань зүүн гар дээр байсан бол зүрүүлээд зүүн гараа баруун гар дээр тавьлаа. Эргүүлээд алгаа нийлүүлээ. Тэшээ гүнзгий амьсгал авлаа. Сунглаа. Бүхвээ судлаа. Амьсгал аарцгаас эхлээд амьсгалж байгаа. Хүзүү, мөр, хөшөж байгаа, өвдөж байгаа бүх юмыг нь аль болох судлаад тавьчихаарай. Тэгээд гаргалаа. Гараа айж өхөн буудлаа. За энэ тасалбыг одоо эхний
дасгал хэмээн хөдөлгөөн байгаа. Тэгээд ингэж судалж байх үедээ бид эрүүгээ маш их чангалтсан байдаг. Өөрийн мэдлэгүй эрүү, хүзүү, хамаг юм маань чангарсан байдаг. Аль болж өгвөл эрүүгээ сайхан судлаад амьсгалаа доороос нэхлээд аваад аж ахнаар гаргана гэсэн. Тэгээ энэ бидний бие маань янз янзын байдалтай учраас энэ болов гэхэд ихэд маш их хэцүү хөлс гарна, бүлгэрн, гарч хэлэн, бочин, татан, шүрмс татан гэх янз янзын орчуулдаг энэ дээр санаа зовхгүй явандаа энэ бүх зүйл маань байхгүй болчихдог байгаа. За тэгээд эхний дасгалын тайлбар маань ийм байлаа. Тэгээд хэдүүдээр дасгал дээр яг орж ирээд өөртөө хамтдаа хийгээд яг хүн дээр би яг харж байгаа ямар уу байгааг нь өшөө хэлж засч өгнө. За баярлалаа.